За сайн байцгаана уу? Энэ удаад бид худалдаа авалтын захиалгыг эрхэм бүртгэх талаар авч үзье. За үүний тулд худалдаа авалтын захиалга бүртгэх гэсэн байна. За бид нэр өмнө нь одоо хоёр нийлүүлэгч бүртгэсэн байгаа. City Car Service баялагшин Мондрох. За жишээ нь одоо энэ баялагшин Мондрох гэдэг компани дээр бид нэр хараа хэрэг хэлж үзье. За бүртгэлийн дугаар 11 дараа 12. За аль агуулах вэ? Аль агуулгатаа авах вэ? Гэвэл татаад агуулгатаа авах гэж үзье. За барааны нэр нь CAS 05 тоо хэмжээ нь 40 ширхэг. За энэ шаарц хугацаа гэдэг нь уг бараа хамгийн сүүлийн байдлаар хэдэн сарын хэдэнд ирсэн байх вэ гэдгийг заана. За энэ татвартай үнэ гэж байна. Татвартай үнэ нь 4000. Хэрвээ бид нэр нийлүүлэгчээ анх энэ чинь бүртгэхдээ за энэ баялагшин Мондрох гэдэг компаниор энэ үнийн дүнд татвар багтсан гэдэг одоо энэ үнийг чекийг аваад шинжлэх дарчээ. Тэгээд энийгээ дахин ачаалчвал энэ нь татваргүй үн болж байгаа. За тэгвэл татваргүй үнээр нь бид нэр тоо хэмжээ 40 ширхгийг 11 дараа 12-оор татаад агуулхад татваргүй үн 4000-аар 40 ширхгийг авъя. За хүргэх хаяг нь мэдээж энэ дотоод агуулсан. Тий. За дотоод агуулсан. За захиалга үүсгэе. За худалдаа авалтын захиалга үүсгэлээ. За иймэрхүү маркаар худалдаа авалтын захиалга үүсгэх байна. За анхаарал хандуулсан явдалд баярлалаа.